асуулт хоёр нийлүүлээд нэг юм хэлэх гээд байгаа. Монгол улс нэгдэн орсон хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенц, за тэгээ үндэсний хөгжлийн үзэл баримтлал, хөгжлийн бодлогын баримтчгүүд тусгагдсан нөгөө хүний эрхийн зарчмуудыг хэрэгжүүлэх хүрээнд төрийн бүх шатны төсөвт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих, хүртээмжийг сайжруулах чиглэл тодорхой санхүүжилтөд тусгах шаардлагатай, боломжтой гэж би үздэг. За одоо угаасаа том зургаараа бол төсөвт бүх юм орсон байгаа боловч дотор нь төлөвлөгөөний дотроо зарчмын хувьд, уг нариулгын хувьд энд нь ингэж багтаая гэх зарчмаар оруулмаар байгаамаа. За өнөөдөр бол нийгмийн бодлогын байнгын хорон дээр хорооны тогтоол албачиж гарна. За энэ тогтоол бол засгийн газарт чиглэл өгсөн хуулийн хэрэгжилтийг хангахтай холбоотой 17 одоо ажлыг тусгасан байгаа. Энэ 17 ажлыг хэрэв багцлах юм бол бодлогын төвшөндөө одоо салбар бүр хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоог дэмжих чиглэлээр байх юм. За бодит хүртээмж болон орчны болон мэдээллийн хүртээмжийг заавал оруулах тухай байгаа. Боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийг хүртээмжтэй байдал дэмжлэг үзүүлэх ёстой. Тусгай хэрэгцээд үйлчлэгийг олон хувилбараар бий болгох хэрэгтэй, эсвэл дэмжих хэрэгтэй. За салбар бүр судалгаа, хяналт шинжилгээ үндэсний тогтолцоонд яг энэ хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй холбоотой хүртээмж ахмад насных ч гэсэндээ бас оруулах ёстой. За салбар бүрийн ажилтнууд, хүний нөөц нь хөгжлийн бэрхшээлтэй хүний ер нь энэ хүртээмжийн талаарх мэдлэг ойлголтоо сайжруулах ёстой. Зүгээр нэг удаагийн сургалт хийгээд дуусахгүй, заавал ийм одоо үйл ажиллагааг төлөвлөх ёстой гэж үзэж байгаа. За мөн гамшигын эрсдлийн үеийн хүртээмжтэй байдлаа нэмэгдүүлье. Улс оронд гамшиг болоход хамгийн их хохирдог, хөлдөн өрөвддөг хүмүүс л хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ядарсан хүмүүс л байгаа. Тэгэхээр тэр хүмүүстэй зориулсан хамгаалалт үйлчлэгээ сайжруулах ёстой. За хамгийн сүүлд нь бол олон улсын хамтын ажиллагааг дэмжих туршлага солилцоон дээр бас оруулах хэрэгтэй. Гэхдээ яг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал гэхээр олон улсын төсөв рүү чигчдэг, гадаад хамтын ажиллагаар шийднэгээ орхичдаг. Энэ хандлага хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал гэхээр зөвхөн гэр бүл, нийгэм, хөдөлмөрийн яамны асуудал гэж хардаг энэ хандлага. Эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүн гэхээр одоо нөгөө мэргэжлийн хүмүүс нь аль хүрээд ирээрэ гэдэг энэ хандлагыг улс орноороо болцгоё. Тэгэхээр энэ бодлогын төлөвлөгөн дотор задлаад үзэхээр дотор нь одоо их наривчлал яаж байдгийг байгаа зүгээр агуулгын хувьд л би олигтой зүйлээс олж харахгүй байгаа. За дахиад нэг асуулт байгаа. Энэ асуултанд бас хариулт авах хэрэгтэй байна. За хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлээс хөнгөлөлт авдаг. Гэхдээ тэр хөнгөлтийг бид нар авсан хэрнээ буцаагаад одоо төлж байгаа нийгмийн даатгал мөнгө төлж байгаа. Гэхдээ өнөөдөр банкнаас зээл авч чадахгүй байна. Ер нь зээлийн бүтээгдэхүүнүүд бол хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй биш байгаа даа. За зээл олдохгүй байна гэдэг чинь бизнес их боломжгүй, ажил их хэцүү болчиход байна тий. Эргээл бид нар халамжийнхаа зам руу явахаас аргагүй болоод байна л да. Тэгэхээр энд шудрах биш байна гэсэн үг. Яагаад өнөөдөр группийн мөнгө болоод нийгмийн даатгал төлж байгаа тэр төлж явахад тэрийг өнөөдөр банкуд орлого гэж үзэхгүй, эргэн төлөх боломжтой гэж үзэхгүй байгаа юм бэ? Ер нь яагаад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг худалдан авахч хэрэглэж гэж үзэхгүй байгаа юм бэ? Энэ дээр ер нь ямар одоо өөрчлөлт, зарчмын хувьд ер нь ямар ажлуудыг төлөвлөж байна вэ? Энэ дээр нэг хариулт авах хүсэлтэй байна. За гэрүүл хөдөлмөрийн хамгааллын сайд хариулах уу? Инх хамгааллын сайд. За бид нар яг улсын хурлын гишүүд маань яг энэ 26 оны улсын төсөв дээр бүр яг бүх хэрэгжүүлэх үйл ажиллагаа наривчлан заах тийм хүсэл анзаарэгдээд байгаа. Энийг бас буруутгах аргагүй. Гэхдээ энэ бол нөгөө Монгол улсыг хөгжүүлэх одоо төлөвлөгөө учраас бол одоо бас харьцангуй зарим зорилтууд нь бол ерөнхий. Тэгээ яамны одоо 26 онд гүйцэтгэх ажлын төлөвлөгөө гэдэг чинь их нарийн төлөвлөгөө гарч ирдэг шүү дээ. Тэр энийг бид нэг ялгаж салахын зүйтэй болов гэж ойлгоод байгаа. Тэгэхээр 26 он бол угаасаа үндсэндээ яг энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд, за олон улсын одоо бидний нэгдсэн конвенцүүдийн одоо өмнө хүлээсэн үүргүүдийг гүйцэтгэхэд бол эрх зүйн шинжилгээх томоохон жил байна л гэж бид нар харж байгаа. Тэгэхээр үндсэндээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ингээд нэг олон жил явсан энэ угширсан одоо ийм хүртээмжгүй одоо энэ тогтолцоог нэг өдөр нэг жилийн төлөвлөгөөгөөр ингээд одоо сайхан болчихно гэж байхгүй л дээ. Тэгэхээр ямар ч байсан бид нар өнөөдөр нөгөө оншоо зөв тавих үүднээс одоо өнгөрсөн хугацаанд бол би Саранжолон
гишүүн, Баясгалан гишүүн хоёртой бас талархаж байгаа. Үнэхээр Монгол улсын их хурлд бол бас энэ Монгол улсын 113 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл бас ороод ирсэн шүү. Дуу хоолойнд бас ороод ирсэн шүү. Эдний өмнө тулгамж байгаа бүх асуудлуудыг бодлогын түвшинд нь, эрх зүйн түвшинд нь одоо хийж одоо зөв чиглүүлэх энэ ажлууд бол бид нар маш их том ахиц дэвшил гарч байгаа шүү дээ. Чамлахаар чангадах гэж тийм ээ. Гэхдээ одоо ингээд бид нар цаашдаа энэ одоо үндэсний энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусад иргэдээс ялгдахгүй хэмжээнд амьдардаг энэ тогтолцоогч нь одоо бүх улс орнууд бүгдээрээ хийж чадаагүй. Алхмаар сайжирна. Тийм учраас одоо энэ жил бол эрх зүйн шинжилгэлүүдээ одоо хуулиудаа хийж авч хүртээмжийн тухай хуулиудаа батлах хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр одоо бид нар бас сангийн яамтай эдийн засгийнхаа болцоонуудыг бид нар харах хэрэгтэй. Яг урьдчилсан байдлаар энэ хүртээмжийн тухай хуулийг яг одоо батлаж авах чинь дахиад улсын төсвүүдээр бол 100 гаруй тэрбум төгрөгийн бас ачаалт ирэх юм байлээ. Одоогийн байдлаар ямар ч байсан одоо боловсрол, эрүүл мэнд, юуны нийгмийн одоо хөдөлмөр эрхлэлтийн сангаас олгож байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр зарж байгаа мөнгө бол нэг 183 орчим тэрбум төгрөг байна. Энэ мөнгө бол яг хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй очиж чадах юм бол эзэндээ очиж чадах юм бол давхцалгүйгээр эзэндээ очиж чадах юм бол маш тодорхой хэмжээний одоо ажил хийх ийм болцоотой ажил гэж хараад байгаа. 26 оны юун дээр бол төлөвлөгөөн дээр бол маш их тодорхой заалтууд бол ороод өгсөн. За энэ заалтууд бол цаашаа одоо тодорхой хөтөлбөр арга хэмжээнүүд болж яамны ажил дээр тусгаалan одоо орох учраас бол яг өнөөдрийн байдлаар бол энэ бүх хөтөлбөр арга хэмжээгээ нэг бүрчлэн одоо заах бас болцоо их багтаа байгаамаа гэж хэлхийг хүсье. За Саранчлан гишүүн өстрүүлээ. За би зүгээр тодруулж арай жоохон сонсож байгаа хүмүүст арай ойлгомжтой тодруулж өгмөр байна. Яг энэ төлөвлөгөөн дээр ажилласан ажлын хэсэг энэ заалан сууж байгаа юм байна. Та хэдийн хідэн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаар сургалтанд хамрагдсан бэ? Хідэн энэ талаар мэдээлэл авсан ийм сургалтанд хамрагдсан хүн бол гараа өргөдгөж энэ төлөвөө хийсэн хүмүүсийн хідэн эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүн байна уу? Энэ одоо төлөвлөгөөний ард ажилласан хүмүүс төр. Миний санаа бол ерөөс юу вэ гэхээр нэг бол сургалтанд хамрагдаад мэдлэгээ сайжруулад энэ юмд оролт эсвэл биднийг оролцвол бидэнгүүгээр бидний асуудлыг битгий шийдэл гэдэг байгаа. Тэгэхээр энэ сургалтанд оролцсон хүмүүсийг би одоо сонсомоор эдийн засаг хөгжлийн яамны за энд холбогдох мэргэжлүүд ирсэн байгаа юм байна. Тэгэхээр эндээс хідэн яг энэ чиглэлийн мэргэжлэр сургалтанд хамрагдсан би энийг сонсъё. За энэ хамглан сайдын микрофон. За Саранжуулан гишүүнээ таа ч гэсэн би төлөвлөгөөнд орсон гэж ойлгож байгаа шүү дээ. Энд чинь Монгол Улсын засгийн газраас оруулж ирж байгаа хөгжлийн төлөвлөгөө бидний хурал дээр батуулах гэж шүү дээ. Тэгэхээр яам бүхэн нэс ч одоо энэ тодорхой саналууд гарч ирдэг. Энэ яамнаас гарч ирсэн энэ одоо хөтөлбөр бол яг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн агентлагаас гарч ирж байгаа саналууд. Агентлагуудын цаана байж байгаа одоо та бүхэн хамтдаа тоолсон 700 гаруй төрийн бус байгууллагуудаас гарч ирсэн саналууд. Тэгэхээр одоо яг энэ танхимд сууж байгаа энэ хөтөлбөрийг танилцуулж байгаа энэ хүмүүсийн хэдэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд вэ гэдээ асуугаад байхаар арай л жоохон өрөөсгөл асуулт болчиход байгаа шиг байна. Хамгийн гол нь одоо энэ юу ч их оролцоог бол их сайн хангасан гэж би ойлгоод байгаа шүү дээ. Засгийн газрын мөрөө хөтөлбөрийг бид нар батлах ч гэсэн оролцоог бол маш сайн хангасан. Өмнө тэгж оролцоо хангаж ирсэн тэгж мөрөө хөтөлбөрөөр батлагдж ирсэн тохиолдол би л одоо улсын хурал 4 удаа сууж байна. Одоо ингээд энэ тохиолдлыг бол би санахгүй юм. Тийм учраас энэ 26 оны төлөвлөлт бол харин ч одоо өмнөхөөс илүү их одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн